Манай өргөө кино театр нь 2023 оны 3 дугаар сараас эхлэн байгальд ээлтэй байх зорилгоор хуванцар хог хаягдлаа ялгасаар ирсэн. Өнөөдрийн хүртэл 6188 кг-ыг хуванцар хог хаягдлын компани тушаасан байна. 2023 оноос өмнө манайх хуванцараа ялгадаг байсан учраас өдөрт 30-40 уут хог хаягдал хогийн газар дайж өгдөг байсан бол одоо хуванцараа ялгасны улмаас хаягдал маш бага болсон. Танхимын үзүр үйлчилгээ дуусны дараагаар үйлчлэгч нар минь танхим бүрээс хог хаягдлыг ялхан авч ангилж тавьснаар TML хуванцрын дахин боловсруулах үйлдвэр маань өөрсдөө ирж ангилсан хог хаягдлаа авч явдаг. Хуванцраа ялгадаг тусгай өрөөтэй тэндээ хуванцраа ялгаж авдаг. Өдөрт 5 удаа хуванцраа ялганаа. Амралтын цаг үе таардаг учраас 5 дахь хагасаа бүтэн санд илүү гарцтай байдаг. TML хуванцрын үйлдвэр маань ачаалал ихтэй үедээ 7 хоногт 2-3 удаа, ачаалал багтай өдрүүдэд 14 хоногт 2-3 удаар ангилсан хог хаягдлаа ачдаг. Кино үзэж байгаа хүмүүс маань хуванцар хогоо танхимаас авч гараад зориултын хогийн савнд хаяж хөвшсөн байна. Тэр нь болохоор залуучууд бидэнд бас бидрээс доошо дүүнерт маань илүү өдгөр дөрөөл очиж чадж байгаамаа. Хуванцрын хайвал хог ангилуул хэрэглээ.